Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео ишлэгээр та бүхэндээ алгоритм програм дээр хэрхэн файлтай ажиллах, файл дээр хэрхэн өгөгдөл бичих талаар та бүхэндээ тайлбарлаж зааж өгье. За энэхүү бичлэгийг маань үзээд өөрийнхөө мэдлэгийг бас сайжруулад аваарай. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр бид нэр файл дээр өгөгдөл бичихийн тулд эхлээд файлаа үүсгэх хэрэгтэй. За ямар файл үүсгэх ёстой вэ гэхээр бид нар текстэн файл үүсгэнэ. Текстэн файлаа үүсгэхийн тулд биднэрт шинээр эхлээд хавц үүсгье. За өнөөдрийнхөө туршилтын хичээл байгаа учраас тест гэсэн нэртэй хавц үүсгэе. Энэхүү хавцсан дотроо догшиж ороод дотор нь new командаар текстэн файл үүсгэе. За текстэн файлыгаа бид нэр туршилтын учраас бас тест гэж нэрлэе. За энэхүү үүссэн файл маань тест нэртэй текст төрлийн файл байна. За энэхүү файл дээр өгөгдөл бичихийн тулд бид нэр алгоритм програм нээгээд програм дотроо дараах тохиргоог хийж өгнө. За эхлээд declare block scheme дотроо тухайн файлыг уншиж учраас нэг хувьсгч хэрэгтэй. За тэрний эхний хувьсгч бол жишээлбэл Q нэртэй хувьсгчийг бид нар зарлаа. За тэрхүү Q хувьсгчийг string буюу тэмдэгтмөр төрлөөр зарлаад зарласан Q хувьсгчаа output input дүрс ашиглаад тэрхүү output дүрсэн дотор одоо юу хийх гэж байгаа юм бэ гэхээр enter string буюу одоо тэмдэгтмөрөөр оруулна уу гэх текст хэвлэе. Үүний дараагаар input block scheme-ээр нөгөө Q тэмдэгтмөр төрлийн хувьсгчаар компьютерийн keyboard-ноос текстийн мэдээллийг одоо дурын байдлаар авъя. За дурын байдлаар текст мэдээлэл авсны дараагаар бид нэр файлаа уншихын тулд files гэсэн зэснээс open гэсэн командыг сонгоод open гэсэн команд дотроо түрүүний үүсгэсэн тест текст гэсэн файлын нэрийг бичээд давхар ажилтан дотор бичиж өгнө. Тэгэхээр нэг өсөндөө түрүүний үүсгэсэн энэ тест текст гэсэн файлын нэрийг энэхүү open гэсэн statement буюу блок дүрсэн дотор давхар ажилтан дотор бичиж өгнө нэрийг. За бичгснийхоо дараагаар write командыг сонгоод OK дарнаа. За нэг өсөндөө энэ түрүүний текстэн файл болон одоо тест өртгөлтөө файл маань энэхүү алгоритмын файлтай нэг хавцанд байх ёстой. Тийм учраас тест гэсэн хавцсан дотроо тест 1 гэсэн нэрээр жишээ болгоод хадгалчихъя. За алгоритмын файл маань энэ байж гин fprg өртгөлтөө файл байгаа. Тест 1 гэдэг нэртэй. Харин текст өртгөлтөө тест гэсэн файл маань энэ дээр байж байна. За одоо яах вэ гэхээр бид нэр write функцаа сонгож аваад write функцэн дотроо түрүүний Q үсгээ бичээд өгнө. За програм ажиллуулъя. Програм ажиллуулахдаа бид нэр дараах байдлыг бол харж болно. Үүнд ямар байдлыг харах уу гэхээр за эхлээд enter string гэсэн текст одоо дэлгэсэн дээр хэвлэгдэнэ. Үүний дараагаар бид нэр дурын текст оруулж өгнө. Hello World Pro Easy Academy гэсэн текстийг бичигөөд enter даръя. За Q string буюу одоо тэмдэгтмөр төрлийн Q хувьсгчээр дамжаад тест гэсэн текстэн төрлийн файл дээр бичлэлт хийсэн байгаа. За энэхүү файлаа шалгаж үзье гэвэл файл хадгалсан хавц руугаа ороод тест текст гэсэн файлаа нээнгүүт дотор нь Hello World Pro Easy Academy гэсэн текст бичигдсэн байна. За дахиад би өөр файлыг бол бичиж үзье. За одоо жишээлбэл Hi Улаанбаатар City гэж бичиж. Улаанбаатар City гэсэн файл бичигдсэн байна. Одоо арай өөр утгатай өгчээ. I love you гэж бичиж. За I love you гэсэн файл маань бас давхар бичигдсэн байна. За ингээд өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ файл дээр алгоритм програмын тусламжтайгаар хэрхэн бичлэлтийг хийх та бүхэндээ тайлбарлаж өглөө. Ерөнхийдөө бол тухайн текст төрлийн файлн дээр алгоритм програмаар бичлэлтийн тулд бид нэр хамгийн түрүүнд ямар нэгэн тэмдэгтмөр төрлийн өгөгдлийн хувьсгчийг бол
зарлах хэрэгтэй. Зарласныхаа дараагаар бид нэр тухайн хувьсгчийн утгын дагуу input block схемээр утгыг аваад авсан утгынхаа дагуу open block схемийн дүрсэн дотор test text гэсэн туршилтын файлынхаа нэрийг бичиж өгөөд өөрчлөлтөө хамт бичиж өгөөд энэхүү бичлэлтийн write командыг mode буюу одоо төлөвийн write командаар сонгосон block схемийн дагуу test гэсэн байлан дээр Q гэсэн файлынхаа өгөгдлийг бичиж өгч байгаа. За хамгийн гол нь бичиж өгж байгаа block схем нь болохоор энэ block схем нь write гэсэн block схем байгаа. Энэхүү write гэсэн block схемээр өгөгдлийг бичиж хадгалнаа. За ингээ өнөөдрийнхэн видео өсөлт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай дараагийн хичээлээр уулзцгаая.